За бүгд нь өглөөний мэнд. Бэлтгэл рүү гаръя да. Өглөөнийхэн бүхэн бэлтчихлээ. Одоо бэлтгэл рүү гар. Let's go. Guten Bern. Ja. Яндрышка. За тэр харж байгааз сүүлд хийсэн бичлэг л ингээд энэ өдрөл ингээд навчин хамаагүй баан унсан байгасдаг. Тэр өдөр албар эмэрэст. Эдапиоле на. За бисээ бөмбөгтөө хэрхэн precious build up дээр шилжиж гарах уу гэд бэлтгэл хийчээд цохилтын бэлтгэл рүү шилжиж байгаа. Дөнгөж камера байрлуулад. Одоо үзээрэй за.
Ингээд тэнгэр харсан байт юм аа. Энийг ингээ хуулаа ижглээ. Саяны цогцолтоор ёо ямар ганцхан зөксөн шүү дээ. Камера байрлал ганц зөксөн ч яваад. Ёо яг энийг онох юм аа. Мэдээж хичээлийн цаг. Өнөөдрийн өдрийн хоол нь таарсан хоол бол миний рейтинг гэсэн хоолнуудаас топ 4-т ордог хоол. За бүгдээр юу яцсан да. Нөөсөө өдрийн хоолоо хийж чагараад ирлээ. Өнөөдөр өдөр дахиад хичээл байхгүй мэн. Оройны яг 5-аас 7:30 хүртэл орох хичээл байхгүй мэн. Одоо л яг цаг 1:35 болчихин. Тэгээд 3-аас коуч нарын эсрэг тоглогч нарын тоглоно. Тэгээд жил нэг удаа ийм өдөрлөг зохиогддог. Тэгээд тэр нь өнөөдрөөш таарчин. Тэгээд сайхан тоглоё. Алдцъя. Ча групп чат нэр бол бүгэн юм болчих юм бидэд бол сайхан гоё бичлцээл нээлтэл. За тэгээд тоглолтын дээр яаж тоглохноор цаагаарай за. Жижиг видео чадвал хийнэ. За энэ талбайд ч тэгэл 11 үзчих шүү дээ. За bye. Are you ready, my striker? I'm ready. I'm so ready, bro. I'm so ready. Are you ready? Yeah, Which position you play? Striker. Which position you play? Center back. Alright, good luck, bro. Alright. Bro, okay. Tell me which position you're gonna play. Best center back in Marseille. Oh, alright. We know that. Alright. So, who we have? Alright. Jacob. Which position you're gonna play? Center back. Good luck. Which position you're gonna play? Center back. Center back. Are you ready? Yes. Энэ 11 эсрэг 11 тоглолтог бол зүгээр маш funny тоглолт байсан. Тэгээд зүгээр л бүгд enjoy. Бүгдээрээ яг өөрсдийн биш өөр байрлал дээр тоглох ёстой байсан. Тэгээд гэр гоёсан. Маш хөвчлөлтөөс шүү. Яг оролцох тоглогч нараа 3 багт байгаад тэгээ маах 1-р байсан. Тэгээ маах тоглоод дууссан. Зя Ромэнд гэж энэ жир нь бол яг 5 цаг болчих тэгээд амар их нар жаргадаг болцсон байна. Монголч гэсэн ер нь 5 цаг гээд нар жаргаж байгаа. Тэгээд ер нь адилхан нэлээд бүрхэг болж эхэлж байна. Дүнс усан орчоод өнөөдөр 2 ч удаа талбай дээр гарч гүйлээ. Өглөө ганцаараа бэлтгэл хийсэн. Бэлтгэлийн тандаа лөвсөл яг 7:30 гэж өсөөл. Тэгээд өглөөний цайнд амжиж ороод хаахаас өмнө амжиж ороод тэгээд сайхан өглөөний цагаа уучаад ганцаарчлсан бэлтгэл хийгээд тэгээд хичээлдээ ороод тэгээ өдөр 3 цагт өнөөдрийн яг гол хөтөлбөр юу байсан бэ гэхээр яг 3 цагаас коуч нарын эсрэг тоглогч нар 11 эсрэг 11 тоглох гэсэн. Тэгээд маах 1-0-аар маа тоглогч нар хэдсэн бэ. Коуч нарт яг дотор үнэлэхэргүй. Үнэхээр мундаг сайн тоглолцоо. Амар шүү. Эйгүү. Өнөр өчигдөр бүр орой амар бороос. Би таад одоо яг харуулъя заяа. Тэгээд энэ хавчаа. Хэдэн цаг бороод цаа бүр доор бүр амарсан. Дэшилж яриаг болчлаа. Йоо тэгтэл алж штэ. Хэрэг амар ороод нөө. Та нарыг наваг хараац юм. Харж гинөө. Цорон дотор. Манайсаа хоолны гэнэ. Хорон дотор тараар ингэж шууд юу гэнэ хамтаа зэлгсэн. Гэтэ ёо би шалд марчлаа. Хэрэг тэрх байгаа магаш.
За ингэж амар бороо ороод. Гэтэ энэ бичлэгэн дээр яг гараа гаргаж чадахгүйс яг ингээ хогны нөө очоод яг ингэсэн юм. Уг нь umbrella таахгүй, шүхэр таахгүй. Тэгээд тэгсэн чи очоод шүхэр маа нэг найз хэлэхгүйгээр аваар хэвчээсэн. Тэгээд гэсэн. Гэтэ яг тэгээд эхлээд гэрээс гарахад ямар ч бороо ороогүйсэн. Тэгээд тэгсэн чи яг хоолндоо ордог газар очсон чи очоод амар бороо ороод. Тэг гарах гэсэн мөр орой 9 цаг хүртэл бороо орно. Тэгээд таг тэг баг үерлэх шахаад тэгээд хоолны газрыг гэж надад шууд за юу амар хурдс итгээд огны утаар ингээд шууд нүмрэг хийчтэй юм лээ. Тэгээд чинь орохгүй амар. Гэтэ яг доогоор амар нарсан. Та тэр дээр яг нэг юм гэлцээд байгаа юм харсан уу сая? Тэр ингээд Тибита бүгд байхгүй. Тэгээ ер нь Барселонад ирэх юм бол тэр Тибита руу явцгаагаараас амар гоё шүү. Хэр гоё. Дотор нь амар том парк гэдэг. Галзуу болох зөндөө тоглоом та. Тэгээ ер нь баг нэг өдөр ер нь хүрдгүү. 2 өдөр авал зүгээр. Тэгээ бас 2 өдрөөр авлаа хямдхан ч тасах. Сая миний ер нь нөө стустмэсэн тэгээд дэлгүүр орчуулсан авчаад одоо харж байна. Маа гэрээс бол ер нь аль яг энэ 2 ойрхон дэлгүүр байдаг. Нэг нь Паки гэдэг. Ер нь Пакистан дэлгүүрүүд бас энд амар их байдаг. Ер нь Пакистан дэлгүүрүүд Монголоор бол ер нь зөвхөн жижиг сүлжээний супермаркетууд л доодох бах. Тэгээд иш Condes гэж энэ дээр бол ер нь Европ ер нь Condes Consum тэр ер нь яг хүнсний дэлгүүрүүд тэгээд яг нийтийн юм зардаг илүү өргөн маш олон бүтээгдэхүүн байдаг. Тэгээд хүмүүс авсан авчаад. Тэгэл та нар ер нь яг яадаг вэ? Ингээд дэлгүүр ороод яг ганцхан юм авч гарч ирж ер нь чаддаг уу? Тэр шилбэл яг наад чи зүс аваад тэгэл гар. Эм хэцүү шүү дээ. Тэр боргийн хүн чадахгүй хаа. Нүсрөө хүүхдүүд бол чадахгүй л. Би яа тэгэхээр бас нэг зорилго нь чихрээ асцсан байгаа. Чихрээ асаад угаасаа чихрээ хасаад одоогийн байдлаар бол 6-7 сар болж байна. Монголд байхдаа ч хасчихсан. Тэгээд ер нь чихэрлэг зүйл идэхгүй, чихэр орсон чихлэг амттай идэхгүй тэгэл болж илэн. Гэтэ яг хоолноосоо яг хэрэгтэй чихрээ авчин тэгээд чихэр шүүгрээ авчин тэгээд жимснээс бас шүүгрээ авчин. Ер нь илүү амар тийм ирч хүчлэг, цоглог тэг хөнгөн тавсаа ойлгомжтой бас чин хасан тэгж мэдрэгддэг. Ер нь гоё идэв шүү. Тэгэхэд болоо нэг жоох хэцүү. Амцэн цанган сүрэг үзүүлдэг жоохон гарч ирдэг. Тэгэл 2-7 хоног гэсэн. No problem шүү дээ. Ачсан начиг ингээ гоё. Чихрээ асчихсан. Үзээрэй нэх бас хэрэгтэй зүйл шүү гэж хэлж байгаа. Таны юм хүлээ. Одоо гэрлээ орч. Жоо видео эдитлээ нэг 30 минутын цаг цаалаа гэдэг. Видео эдитлээд тэгээд шууд орой олонд болцгоо. Орой олонд болцгоо. Бай бай. За би сая орой олоод тэгээ оройны рутиныг хийгээд тэгээд ордоо ороод ирлээ. Одоо унтаж авна да. За тэгээд өнөөдрийн миний бичлэгтээ цугсан бүгдэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцаа. Тэгээд дараагийн бичлэгийг мэдээж нэг хэсэг хугацаанд орох. За тэгээд make sure subscribe дараад бас like дараарай. Bye bye. Өдрөөсөө хамт цаарай. Peace out.